Сайн байна уу хүүхдүүдээ? За хүүхдүүдийн өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хичээлээр өөрийн биеийн жинг ашиглан хүчийг хөгжүүлэх дасгалуудыг заах байгаа. За багш нь хичээлийн агуулгыг танилцуулъя. Өөрийн биеийн жинг ашиглан гараа ардаа тулцуулсан байдлаас гимнастикийн сандал дээр 50-аас 60 см-ийн өнгөр давсан дээр тултаас хүчний дасгалыг тодорхойтойгоор гүйцэтгэх. Одоо бүгдээрээ бие халаацгаая. Эхний 8 тоонд дороо алхна, дараагийн 8 тоонд өвдгөө өндөр өргөж алхна, сүүлийн 8 тоонд хурдтай гүйнэ. Үргэлжлүүлээд зүүн гар талаас эхлэн хөнгөн 8 тоонд үсрэн. Дараагийнхаа дасгалд анхаарлаа хандуулъя. Бие халаалтын эрчимтэй дасгалын дараа амьсгалын дасгал, сунгалтын дасгалуудаа дээрээс доош чиглэлтэй хийж гүйцэтгээрэй хүүхдүүдээ. Дараагийн дасгал бэлдэх байдал аван 2 гарыг толгой дээр аван 1-ийн тоонд амьсгалаа авч 2-ийн тоонд амьсгаагаа зөөлөн гаргана. Дасгалаа 4-ийн тоонд хийж гүйцэтгээрэй. За бугуун үеэр 8-ийн тоонд дотгошоо 4-ийн гадагшаа 4-ийн тоонд. За дагаад хийгээрэй. За тухайн үеэр дотгошоо 4-ийн тоонд гадагшаа 4-ийн тоонд. За бүгд дагаад хийгээрэй. За бүгдээ дараагийн дасгал мөрөн үеэр урагшаа 4-ийн тоон, арагшаа 4-ийн тоон эргүүлэх тойр хөдөлгөөнөөр мөрөн үеийг халаана. За багшаагаа дагаад хийгээрэй. Хичээлийнхаа үндсэн хэсэг рүү орцгоод алхах, гүйх, үсрэг шидэх бүх хөдөлгөөн булчингийн хүчээр хийгдэнэ. Булчин хүч гаргахын тулд агшис сундаг. Зөвхөн хөдөлгөөн хийхэд бол юмыг өргөхөд хүч хэрэгтэй болдог. Өөрийн биеийн жинг ашиглан хүчний хялбар дасгал гүйцэтгэж сурах ба хүчээ хөгжүүлцгээе. Дасгал 1. Сандал дээр тул суусан байдлаас өвдөг шулуун үлмийжиж солиулах. Дасгалыг 4-ийн тоонд хийж гүйцэтгэх. Дасгал 2. Үргэлжлүүлээд сандал дээр тул суусан байдлаас өвдөг нуглан 2 хөлийг ээлжлэн жиг хөдөлгөөн хийн. Мөн дасгалыг 4-өөс 8-ийн тоонд хийж гүйцэтгэнэ. Дасгал 3. Гарыг ардаа сандал дээр тулан биеийн жинг ашиглан гарыг нуглаж тэнэлгэх. Мөн адил 4-ийн тоонд хийж гүйцэтгээрэй. Дараагийн дасгал мөн адил гарыг ардаа тулан биеийн жинг ашиглан гарыг нуглан тэнэлгэхдээ зүүн хөлийг ураг шулуун, баруун хөлийг нуглана. Дасгалыг сайтар ажиглан 4-өөс 8 тоонд хийж гүйцэтгээрэй. Дасгал 5. Сандал дээр тулан гар дээр сунях. Энэ дасгал нь гарын булчинг хөгжүүлнэ. Дасгалаа 4-ийн тоонд хийж гүйцэтгээрэй. Бэлтгэх байдал аван зогссон байдлаас 1-ийн тоонд гарыг газар тавин суун. 2-ын тоонд хөлийг арга шидэн тулж хэвтэн. 3-ын тоонд хөлийг татна. 4-ийн тоонд дээш үсрэн дасгалаа 2 удаа хийгээрэй. Хичээлийн төгсгөл хэсэг. Мөн адил тайлбарлах сонголтын дасгалууд хийж хичээлээ төгсгөнө. За хүүхдүүдээ бэлдэх байдал. Өдөө мөрний хэмжээний зайтай гараа ташаалдаа авч зогсно. Миний дасгал 1-ээс 4-ийн тоонд зүүн руугаа 4-ийн тоонд 2 удаа үзүүлгээр өргөнө. Дараагийн 4-ийн тоонд баруун руугаа 2 удаа үзүүлгээр өргөнө. Дараагийн сонголтын дасгал зүүн гарыг цээжний урд руу шулуу, баруун гарыг тоогоор нуглан, цээж рүү зүүн гарыг татна. Зүүн баруун талдаа 4-ийн тоонд ээлжлэн 8-ийн тоонд
хийж дасгалыг үүсгэнэ. Анхаарлаа хандуулж багш нартайгаа байсан шав нартаа баярлалаа. Дараагийн хичээлээр уулзцгаая. Түр баяртай хүүхдүүдээ.